За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2024 онд бүгд найрамчуудын хүрээлэнгээс гаргасан олон нийтийн санал бодлогын судалгаанд Монгол улсад хамгийн тулгымцсан асуудал юу вэ гэдэг дээр нийт оролцогчдын 31% нь үнийн өсөлт гэж хариулсан байна. 30% нь ажилгүйдэл гэж хариулсан байна. За тэгээд 26% нь авилга гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл одоо бидний бусад яриад байгаа энэ замын төгжрөл Улаанбаатар хотын утаа гих мэтчлэн одоо энэ хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж байгаа зүйлүүдээс илүү ихээр энэ авилгын асуудалд иргэд санаа зовж байна. Тэгээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бол одоо энэ авилга гэдэг бол одоо Монгол улсын хөгжлийг хойшин татсан, эдийн засгийн одоо өсөлтийг сааруулсан, монголчуудын бүтээмжийг бууруулсан юм чөдөр тушаа болчиход байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол бид нар бол энэ дээр бол ерөөсөө хангалттай ахиц дэвшил гаргаж чадсангүй. Тэгээд ийм авилга өндөр байгаа учраас энэ нийгэм тэр аяараа авилгад идэгдсэн байгаа учраас залуучуудын мөрөөдөл үгүй болж байна. Монгол улсад шударгаар хөдөлмөр эрхлээд, аж ахуй эрхлээд, бизнес эрхлээд амжилтанд хүрч чадахгүй гэсэн тийм итгэл үнэмшилтэй болчлоо. Тэгээ хүмүүс мөрөөдөлгүй болж байгаа учраас гадагшаа гарахыг илүүд үзэж байна. Тэгээ төртөл орохгүй бол ямар ч боломж бололцоо байдгүй, ашиг орлого нь нэмэгддэггүй. Ерөөсөө хувийн хвшлийн орон зай энэ улсад байхгүй болцсон ийм нөхцөл бид нар ажиллаж байгаа штэ. Тэгэд энэ 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэсний одоо хамгийн чухал одоо бас анхааруул зохилтой асуудал бол энэ хуулийн засаглалыг бэхжүүлэх, шудраг ёсыг тогтоох, энэ нийгэмд энэ авилга гэдэг асуудлыг одоо бүр мөсөн алга болгох ийм л зорилт хэдүүлээ дэвшүүлж ажилламаар байна. Тэгээ өнөөдөр энэ гишүүдийн хэлж байгаа үгүүдийг бол нэлээд сонслоо. Тэгээд бас нэг зарим талаар бол урам хугарж шүү нөхдөө. Энэ төсөөллийн индекс бол төсөөллийнх байд юм аа. Авилгатай сайн тэмцээд байгаа учраас төсөөлөл нь нэмэгдээд байгаа маач гэж их шиг. Тэгээд авилгатай тэмцэх ажил бол зөвхөн авилгатай одоо АТГ-ийн ажил биш, бид бүгдийн ажил ааж гэж их шиг. Тэгэд маш сайн туршлага хуримтлуулсан баг бүрэлдэхүүн байгаа энэ тэрэгэл янз бүрийн юм яриад ах юм. Гэхдээ хамгийн гол нь биднэрт ер нь одоо энэ улсын хуралдч төр, засгийн газарч төр, авилгатай тэмцэх газарч төр энэ авилгалыг устгаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа эсэхт бол ерөөсөө эргэлзээ төрж байна. Тэгэхээр үнэхээр яг бидний ийм итгэл үнэмшлээ дор бүрнээ өөрсөндөө одоо нэг юм бий болгож иж тэгжиж ингээд энэ одоо нийгэмд эерэг өөрчлөлт гаргах юм аа. Тэгэхээр яг тэр чиглэл рүү одоо ажиллаж чадна гэж манай одоо нэр дэвшигч итгэл төгс хэлж чадах уу гэдгийг одоо танаас бас асуумаар байна. Яг вэ гэхэлэр бид нар зүгээр нэг юм одоо юу гэдгийг өдөр тутмын ажлаа аргацаасан байдлаар энэ асуудалд хандмааргүй байна. Бүр яг ингээд тогтолцооны шин чанартай өөрчлөлтүүдийг хиймээр байна. Тэгээ хэдий богино ч гэсэндээ одоо үлдчихэж байгаа одоо энэ парламентын бүрэн эрхийн 3 жилийн хугацаанд бол энэ авилгатай тэмцэх чиглэлээр бид нар бүр маш дөрвтэй өөрчлөлт гаргачаад тэгээд дараа нь иргэдтэй очиод бас тайлагнамаар байна. Яг тэгэхээр бид бол одоо ард иргэдийн төлөөлөл болоод энд сууж байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр бол бид нар бас тийм нэг тайлагнах одоо ийм үүрэгтэй бид нар тийм одоо мандатыг авсан хүмүүс байж байгаа. Тэгэхээр яг та одоо үнэхээр энийг хуралтай энэ засгийн газартай хамтарч ажиллаад энэ авилгыг одоо бүр мөсөн үгүй хийх чиглэлээр ямар дөрвтэй ажил хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гол нь тэр итгэл үнэмшил байгаа эсэхтэл танаас хариулт авмаар байна. Баярлалаа. За даштай өдөр хариулт өгье. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Ер нь Монгол улсад анх ер нь 2000 оноос эхэлж авилга гэдэг асуудлыг ер нь ярьж ирсэн юм байл. Тэгээ 2004 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенцэд нэгдэн ороод тэгээ 2004-өөс 6 оны хооронд энэ авилгатай тэмцэх гэд байгууллага гэдгийг одоо яаж байгуулах вэ? Хаанаас олж одоо аль загвараар явах вэ гэдэг судалгаануудыг хийгээд тэгээ 2006 онд энэ Гонконгийн авилгатай тэмцэх байгууллагын загвараар авилгатай тэмцэх газрыг байгуулсан юм байна. За ингээд 2006 онд байгуулагдаад авилгатай тэмцэх газар 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад ингээд энэ жил 18 9 жилдээ орж байна. За энэ байгууллагыг би 6 жил удирдах ажиллаж байна. Энэ хугацаанд авилгатай тэмцэх байгууллага бол олон одоо бэрхшээл янз бүрийн асуудлыг одоо хууль тогтоомжийн хүрээнд ч гэсэн эрх хэмжээг нь хомих ажлууд хийгдчихсэн. Одоо зарим тохиолдолд ч одоо бас энэ төсөв хөрөнгөнд ханах гэдэргээ тухайн бас одоо улс төрийнхөө одоо юутай бас тохиролцохгүй бас ийм асуудлууд үүсч ажиллаж исэн юм байл. За би бол одоо
аваа 6 жилдээ ажиллаж байна. Одоо эх 6 жил одоо юу төлөвлөж байгааг гэвэл нэгдүгüүрт одоо энэ тогтолцооны өөрчлөлтийг хийе. Зөвхөн одоо үнэтэйгээ тэмцээд авилга аваад байгаа албан тушаалтнуудаа одоо илрүүлээд цааш нь хийгээд ахасаа илүү энэ тэнд суудал дээр очоод ингээд хэрэгт өөрөө одоо мэдсэн бараг замаар мэдээгүй ороод байгаа шин чинь. Өнөөдөр Монгол улсад одоо хөгжиж байгаа орн. Тийм учраас одоо бүтээн байгуулалт төрийн нийгмийн салбарын чиглэлийн бүтээн байгуулалт маш ихээр явагддаг. Тойроод зөндөө тендерүүд явагддаг. Төрийн өмчт компаниудын тойроод хувийн хвшлийн тендерүүд бүгд явагддаг. Энэ бүхнээс одоо бодоод одоо энэ зөвшөөрлийн хуулиуд одоо тендерийн хуулиуд эдрийг боловсронгуй болгох чиглэлээр энэ тогтолцооныхоо энэ хууль эрх зүйн чиглэлд одоо энэ засгийн газар улсын хурлтайгаа ингээд санаалж солилцоод ингээд хамтран ажиллаад явна гэсэн ийм л бодолтой байна да. Баярлалаа.